эхэлсэн байгаа юу лайв маань? Тий, эхэлсэн. За сайн уу Дукана? За сайн уу, орой минь. Орой минь. За өнөөдөр та бүхэндээ зуршил бүтээх группийн хамаг том босс Дуканатай уулзах. За Дукана маань сэтгэл судлаач, маркетер, Дэл Карнеги Монгол төвийн сургагч багш юм мундаг бүсг байгаа. Ер нь бол бүгдээрээ таньж байгаа ах. Тэгээ өнөөдөр ярих сэдэв маань зуршил бүтээх талаар ярина. Маш гоё сонирхолтой сэдэв. Хүмүүс дандаа асуудаг. Зуршлаа яаж хэрхэн бүтээдэг вэ? Зуршил гэж юу юм? Дадал гэж юу юм? Хэмжлэнгийн одоо зарим нь яг хэрэгжүүлэх гэхээр хол байгаад байгаа юм шиг, хэцүү юм шиг тий өөрөө яг тэр хүссэн зуршлаа гаргаж хэрхэн гаргаж ирэх юм. Тэр зуршил нь надад ямар миний зорилго хүрэх юм. Надад ямар гоё үр өгөөж өгөх юм. Тэрийг би даван туулахын тулд одоо ямар зорилт тавьж ямар алхмуудыг хийх ёстой вэ гэдэг асуудал хүн болгоны хувьд харилцан адилгүй байдаг тийм ээ. Гана. За тэгэхээр энэ талаар маш гоё дэлгэрэнгүй мэдээллийг бид бүхэнд өгөх байх. За тэгээд Дуканаараа ярилцлага шилжүүлээ те. За тэгээд бүгдээрэнд нь орой мэнд хүргэе. Коронагийн үед гоё эрүүл тухтай, халуун гэртэй, халуун хоолтой сайхан амарч байгаа хаа гэж бодож байна. Сая одноо маань айгу амар өргөн хүрээтэй том агуулгатай асуулаа. Яг нэг яагаад бас ийм өргөн хүрээтэй асууж байгаа гэхээр юу юм бэлээ аргачлгүй юм бэлээ л те. Зуршил өөрөө хүний амьдралын 45%, 40-45%-ийг нь эзэлдэг буюу бараг л хагас ногоос тий. Тэгээ амьдралынхаа бид нар бараг хагасан шахуу үйлдэлүүдийг өөрийн мэдлгүй давтсан үйлдэлүүдээр бүтээдэг юм байна л да. Тэгэхээр бидний амьдралын хагас гэхлээр маш өргөн цар хүрээтэй, маш их зүйл багтсан байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэгээд өөртөө хувь хүнийх нь онцлог юу юм, амьдралын нөхцөл байдал нь юу юм, өөрийнх нь хүсэл, сонирхол, зорилго, мөрөөдөл нь юу юм гэдгээс шалтгаалаад өөрийгөө яаж өөрчилмөр байна. Тэгээ тийм болгож өөрчилж байгаа тэр процессыг л одоо зуршил бүтээх гэж нэрлэнэ гэсэн үг. Тэгээд одоо бидний зуршил бүтээх үйл явц маань маш олон зорилго алхмуудаас бүрдэх нь шүү дээ. Мөрөөдлөө төрүүлж хараад зорилгоо тодорхойлоод тэгээд тэр зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөртөө зуршлуудыг бий болгох нь тий гэж ойлгож байна. За тэгвэл яг зуршил бүтээх явц гэдэг маань юу гэж болох вэ? Зуршил бүтээх явц гэдэг маань бол нөгөө хүн гэдэг амьтан чинь өөрөө бүр ингээд цаанаасаа байгалийнхаа инстинктээр өөрчлөлтөнд агуу дургу нөгөө комфорт зондоо байх дуртай. Тэгээ нөгөө хүчээр өөрчилж байгаа процессыг зуршил бүтээн. Яагаад бүтээн гэдэг байгаа юм бэ гэхээр тэр чаддгүй зүйлээ чаддаг болох процесс өөрөө тийм бүтээл ахгүй юу? Бүтээж байгаа ахгүй өөрийгөө шинээр. Тэгээ тэгж бүтээж байгаа тэр явцдаа л өөртөө тулалдах, тэмцэлдэх, эсэргүүцэлтэд тулгардаг тэр процессыг л одоо даван туулсны дараа, уулын оргил дээр гарсны дараа өөрийн мэдлгүй тэр зүйлийг хийдэг болж эхлэх үед л одоо зуршил бүтлээ, амьдралын хэв маяг боллоо, зорьсондоо хүрлээ гэдэг тийм сайхан үр дүнгуудыг харна да. Тэгээд зуршил бүтнэ гэдэг нь бол ямар ч тийм одоо нөгөө мэдээж зэрэг өөрчлөлтийг эсэргүүцэн гэхдээ заавалжгүй тийм амар хүчирхийлсэн дургуй зүйлийг хүчээр хийлгсэн тийм зүйл биш. Тэгээ хамгийн гайхалтай зүйл нь болохоор үр дүнд нь бүр дуртайя тэр зүйлийг хийдэг. Тэр зүйлийг хийлгэхгүй байх юм бол эсэргээрээ бүр ингээд байж чаддгүй болохыг л зуршил болно гэж хэлдэг. Манайха асуулт байвал асууж болно. Тэгээд одоо ингээд зарим хүмүүс ингээд яриад идэв штэ. Би тамхинаас гарчлаа тий би одоо хүүхний хөвжид архиусангүй ч гэдэм үү нэг муу дадал зуршил айгу олон жил тэрийгээ одоо хэрэглээд хүмүүст айгу тийм онцгүй таагүй санагддаг тэр зүйлсээ зуршил бүтээсэн гэж ярих уу аль эсвэл яг тэр хүний нэг юм муу дадал зуршлаасаа ингээд нөгөө яг материалын зүйл хэрэглээд нь шүү дээ муу материал одоо дадал зуршил тэрийг яаж тэрийг зуршил бүтээсэн гэж
хэлэх үү, аль эсвэл одоо юу гэж хэлдэг юм би заримдаа боддог байхгүй юу. Одоо манай групп дээр байдаг шүү дээ, зуршил бүтээх групп дээр би одоо ингээд тамхинасаа гарсан 2 сар татсангүй гэд тэрийг зуршил бүтээх гэж хэлэх үү, яг яах вэ? Би бас гайхаад байдаг байхгүй юу. Тэр талаар юу гэж боддог вэ? Энэ нөгөө зуршил гэдэг үг маань өөрөө зуршсан гэдэг үг аа шүү дээ. Зурших гэдэг үг аа. Тэгээд нэг үйлдэлээ дахин хийгээд ахал гэдэг утгатай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг тарих бол хүний одоо зөв мэдээллийн зөв бурууг ялгадаггүй. Тийм болохоор хүн юу ярьж байгаа, юу сонсож байгаа одоо маш анхааралтай ханджээ гэдэг. Тэгээд одоо өөрийнхөө сонсож байгаа, үйлдэж байгаа тэр ярьдаг зуршил байна, боддог зуршил байна, үйлддэг зуршил байна. Тэгээ аль нь ч байсан гэсэн нөгөө энэ зөв үү буруу юу гэдгийг тарих мэдэхгүй дахин хийгээд ахлаар нь би энийг дахин хийх хэрэгтэй юм байна л гэдээ ойлгочдөг байгаа байхгүй юу. Тэгээд дахин хийсээр хагаад тухайн зүйлээ хийхгүй л бол байж чаддгүй, тийм болоод хувирчдаг эсрэгээрээ тэрийг бол одоо зуршил амжилттай бүтлээ амьдралын одоо хэв маяг боллоо. Тэг яг амьдралын хэв маяг гэдэг маань ингээ эерэг тохиолдолд бид нар хэрэгэлдэг лайфстайл гэл тэ. Хэрвээ амьдралд нь одоо сөрөг нөлөө үзүүлдэг болоод ирэх юм бол бид нар тэрийг донтолт гэж нэрлэж байгаа. Тамхинд донтох, архинд донтох, мөрөөдөө тоглоомд донтох одоо маш олон төрлийн донтолтууд байна. Тэгээ утга нь бол нэг зүйлээ дахин хийсээр хагаад тэр зүйлээ өөрөө ирэхгүй хийдэг зүйл нь хэрвээ буруу зүйл байх юм бол амьдралд нь хор охирол учруулад хэрвээ эерэг зүйл байх юм бол амьдралд нь сайн сайхныг авчирдаг зүйл болдгоо гэдгийг л ер нь давтсан үйлдэлүүдийг л зуршил гэдэг юм аа л гэдэг. Нэр үнэхээр тийм би бас ингээл эргэлзэл бодоод идэг гэсэн байхгүй юу. Яг манай монгол хэлний чи монгол чинь албан язгуурын хэлгээд нэг үг нь айгүй олон утга санаа илэрхийлдэг шүү дээ. Тэгэл тэр өгнөх утга санааг хүн болгон янз бүрээр хүлээж аав. Тэгээд янз бүрээр хүлээж авахаар янз бүрийн өгүүлдэл хийн. Тэгээд өгүүллийн үр дүн нөгөө нэгдсэн нийт олон хүний ярьж байгаа тэр нэгдсэн зорилготой хүрчихгүй юм тохиолдол байгаа шүү дээ. Тэгээд энэ би бол сая ингэж хамаг ярьж байхдаа ойлголоо. Ер нь бол зуршил бүтээхийн өгүүл явц маань өөрөө нэг эерэг үр дүн нь болохоор амьдралын хэв маяг болдго юм байна. Тэгээд дээр нь хувь хүн дээрээ ирэхээр зан төлөв нь эерэг зан төлөв болж байгаа юм байна зөө үү те. Тэгээд тухайн зуршил чинь хоёр талтай хор хөнөөлтэй болохоор одоо донтолт те донтолт болж хувьдна. Яагаад би нэг яриад байгаа хэр хүмүүс аягүй тийм асуултууд надаас асуусан байхгүй юу өнөөдөр энэ ярилцлага нь яг юун тухай ярих юм бол өдр гэж тэгээд яг зуршил бүтээх юм зуршил дадлал алийг нь ярих ингээд бас намайг жоохон толгой ярихгүйсэн тийм. Тэгээд би хариулж чадаагүй багшаас өөрөөс нь асуусан тэгээд таадны асуултуудыг би ингээд лавлаад тодруулаад өгье гэсэн. Тэгээд аягүй тайлбарлаа. Окей, эсвэл сонсож бол Тукана тэгээд цаашаа өргөжлүүлээд яг группийг яагаад байгуулсан юм тэгээд яг энэ тухайн групп байгаа идэвхтэй гишүүд маань ямар том өөрчлөлтүүд гарсан тэгээд зуршил бүтээх явцдаа тэдний одоо нийтлэг байсан саад бэрхшээлүүд юу байсан тэр талаар гоё яриач бидэрт илүү гоё бодит кейсүүд аягүй чухал хэрэгтэй эдэгтэй хүмүүсийн алдаж онжсэн амжилтанд хүрч исэн кейсүүд илүү одоо онол талаас ярихаар хүнд жоохон хүртээмж үүтэй тэгэхээр гоё ариун баялаг маш гоё идэвхтэй би бол Монгол байгаа хүмүүсийг маш гоё ирж хандлага руу хөтлсөн гоё сонирхолтой тэгээ хүмүүсийн өсөн хүлээж тэнд өөрийгөө бас илэрхийлэх боломжийг олгодог групп гэж боддог. Тэгээд энэ талаараа жоохон дэлгэрэнгүй мэдээ өгөөч. Баярлалаа. Зөндөө гоё магтлаа манай группийг. Тэгээ би бас чамайг түрүүний нөгөө асуултнууд дээр чинь бас тэгж ажиглалаа л да нөгөө тэгж бодлоо. Аюу их нөгөө үгийн үндсийг задлж үздэг хүн юм байна да. Тэгээд манай одонтой багш чинь нөгөө амар ажил хэрэгч нягуур нямбаа юм болохоор хувь хүний бас онцлог байна дэ гэж бодож байсан аахгүй юу? Би бол жоохон арай өөр төрлийн хүн. Тэгээ энийг нөгөө ийм сэтгэлгээний онцлог гэдэг дуг нь нэршдгийн тэгээ мартчихлаа би тэрийг. Минийх болохоор нөгөө нэг үгийн үндэс, үгийн онцлог гэдэг биш нөгөө нэг утгыг нь айгүй хөөдөг. Тэг хүмүүсийн сурах арга барил бас тийм байдаг гэж бас ордгол юм билээ. Тэгээд энэ зүйл юуг илэрхийлж байгаа юм бол юуг хэлж байгаа юм бол гэдгийг нь тогтоож авангуудаа
одоо хичээл дээр жишээ нь эрдэмтнийхэн нэр мэр моны шууд мартчихдаг тий. Энэ зүйл юу хэлж байгаа юм бэ гэдгийг нь ойлгоод гараавчдаг. Тийм оюутан байхгүй жишээ нь одоо соёлын суралцах арга барил ч гэх юм уу тий. Тэгээ группээ бол одоо ноднон биш ба тийм ноднон шинэ жилээр нээжсэн. Тэгээд зуршил бүтээх групп гэж нээсэн. Тэгээ яг энэ дээр бол бүр тайлбар байнга л өгдөг. Тэгээд өгөх айгуу дуртай. Яагаад гэвэл нөгөө Монголд ингээд давтсан үйлдэлүүдийг зуршил, дадал, хэвшил гэдэг айгуу олон янзаар хэлдэг юм байна л да. Англи хэл дээр бол habit гэж үг байдаг. Тэгэн гот ингээд монгол хэлний манай группт ч гэсэн ингээд монгол хэлээ дээдэлж явдаг хүмүүс ч юм уу эсвэл монгол хэлний багш ч юм уу тийм хүмүүс орж ирээд ингээд зуршил гэдэг нь сөрөг зүйлийг хэлдэг. Дадал, хэвшил гэдэг нь эерэг зүйлийг хэлдэг. Чи ингээд группээ одоо дадал, зуршил, хэвшил бүтээх групп гэж гэдэг ч юм уу нэг иймэрхүү тайлбарууд аягүй хэлдэг байхгүй юу. За тэгээ би бол айгүй сонирхолтой кейс байгаа энэ дээр ингээд би үндсэн мэргэжил маань бол маркетер хүн байгаа. Тэгээ одоо сэтгэл судлаач болж байгаа. Дээрээс нь ингээд сургагч багш болсон. Ингээд 3 тусдаа мэргэжил, тусдаа ур чадваруудыг хослуулж ажиллаж эхэлж байгаа байхгүй юу. Аль альнаас нь авахыг аваад сонголт хийгээд золиос гаргахтаа гаргаад ингээд мэргэжлүүд чи хоорондоо болохоор ингээд нөгөө арга барил техникүүдийн хоршохороо маш хүчтэй болдог тохиолдлууд байна. Бас зөрчилддөг тохиолдлууд бас байдаг ахна л дээ. Тэгээ миний хувьд болохоор нөгөө маркетингийн хүн ямар нэгэн зүйлийг хүнд ойлгуулж, тогтоолгож, хүлээмж зөвшөөрөх гэж байгаа бол нэг л янзаар ярьдаг. Олон янзаар яриад олон өөр төрлөөр хэлээд зүйл хүн тогтоодоггүй. Чи өөрөө бас маркетингийн хүн ч мэдж байгаа ш тий. Тэгээ би одоо зуршил бүтээх буюу ер нь хүмүүст би нэг үйлдэлээ давтаад байгаа нь бидний амьдралыг бүтээгээд бас өнөөгөө байгаа юм байна гэдгийг ойлгуулахыг хүссэн. Тэгээ тэрийг ойлгуулахын тулд одоо зуршил нь ингээд байгаа шүү манайхаа, дадал нь ингээд байгаа шүү манайхаа, хэвшил нь ингээд байгаа шүү манайхаа гэх юм бол би яг 3 нэр хэрэглэх юм бол одоо яг энэ амьдралаа өөрчилж байгаа гишүүдийнхаа одоо 66 мянга байгаахаа одоо тэгвэл 22 мянга байх гэсэн буюу зүгээр яг 3 хувааж болно л гэсэн үг. Би болохоор яг л брендинг хийдэг одоо брендингийн стратегийн арга байна шүү дээ тий. Нэг нэр л сонгох хэрэгтэй болсон. 3 нэрнээс алийг сонгох вэ гэж бодсон. Тухайн үедээ зуршлын хүч гээд номыг гаргасан, зуршлын хүч гээд нөгөө номных нь подкастыг хийсэн ингээд тодорхой хэмжээнд хүмүүс зуршил гэдэг үгээр нь бүтээл гаргаад тэрийг аль хэзээний олонд хүргэсэн байсан учраас энэ хүмүүсийн хөдөлмөрөгч гэсэн би хүндэлсэн. Тэгээд би тэр нэрэнд нь зүгээр нэгдсэн л гэсэн үг. Тэрнээс тэр нэрийг нь би одоо сонгосон. Тэрнээс би ингээд дадлын хүч гэдэг ном одоогоороо хараагүй л байна. Хэвшлийн хүч гэдэг ном подкаст одоогоороо сонсоогүй л байна. Тэгээ би 3 нэрний нэгийг сонгохдоо хүмүүсийн аль хэзээний хийсэн бүтээсэн зүйлтэй хөдөлмөрлсөн зүйлтэй тэр нэрийг сонгосон л гэсэн үг. За тэгээд нөгөө түрүү окей. Тэгээ групп маань бол одоо олон хүн амьдралаа өөрчлөлөө гэж яг чин сэтгэлээсээ сэтгэлээ хэлдэг байгаа. Тэгээд би бол үнэхээр одоо шинжлэх ухаан гэдэг зүйлийг бол одоо биширсэн. Яагаад гэвэл зуршил бүтээх группийг зүгээр л нэг сайхан сэтгэлээрээ ч юм уу, итгэвтэй хүмүүс ч юм уу, эсвэл зүгээр мэдрэмжээрээ ч юм уу тий хийгээгүй. Яг энэ нөгөө маркетингийн ч тэр сургагч багшийн ч тэр сэтгэл зүйнч тэр яг энэ техникүүдийг эрдэмтдийн гаргацсан онолыг хэрэгжүүлэхэд яг тас гээл бодог байхгүй. Амлалт өгөх гэдгийг жишээ нь ингээл нэг тийм бид нар нэг тийм жижүүрийн үг шиг те сонссороо дасал болсон нэг чухал биш юм шиг сонсогдож байгаа боловч яг энийг ингээл постоо хийгээд амлалтаа өгөөрэй гэл уриалаад хүмүүсээр өгүүлэл явуулахад яг л хэрэгжиж байгаа байхгүй яг л зуршлаа бүтээж байгаа байхгүй хүмүүс. Тэгээ би маш мундаг одоо нэг IT-ийн нэг эдийн засгч залуу гэдэг найз маань тэр нь би хэлсэн байхгүй. Яг л одоо онлоороо ингээрэ гэсэн байгаа зүйлийг яг нэг жоохон нутагшуулаад тий нэг жоохон бүтээл сэтгэлгээ гаргаад сошиал орчинд групп нэгээл ингээл яг ингээрэ гэл тэгэхэд бол яг л хэрэгждэг юм байна. Би өөртөө үнэхээр одоо биширж ийна гэхэд дата гэдэг зүйл тий database гэдэг зүйл бол тийм агуу штэ гэл ярьж ирсэн. Тэгээд надад тэр бол үнэхээр гоё санагдсан. Тэгэхээр энэ бол зөвхөн Туканагийн сайхан сэтгэл ч юм уу итгэх сэтгэл биш байгаа хгүй. Яг л одоо шинжлэх ухаан гэдэг гайхамшгуудыг л хүний амьдрал дээр энгийн болгож ирсэн. Маш олон хүн тэрний үр дүнг нь авсан. Тийм л зүйл юм билээ.
нэрээ тэр зуршлын хүч гэдэг ном байсан шүү дээ. Тэр чинь би ерөөсөө сонсож байгаагүй юм биш нэрээ. Чиний гаргаж ирсэн ном юм уу? Нэг орчуулгын би орчуулж байна. Их гоё өнгөтэй нөгөө ногоон өнгөтэй хиний ном билээ. Надад байгаа л та одоо хаяа уншдгийг. Цагаан өнгөтэй. Яг дахин хэвлэл гарсан юм өөр ном байж магадгүй. Цагаан өнгөтэй. Тийм цагаан өнгөтэй зуршлын хүч гэдэг ном байгаа. Тэгээд тэрний подкаст нь гарсан Power of Habit гэдэг нэртэй англи дээр шар ном гэдэг юм бэл. Зүг. Тэрийг олж уншия те. За тэгээд өөр ярих юм байвал чөлөөтэй яриагаад явж болно. Тэгээд асуух асуултууд байвал асуугаараа. Ер нь бол ингээд зуршил бүтээх энэ үйл явц хүн болгонд өөр байдаг. Тухайлбал чиний хувьд одоо яг зорилго тавиад яг мөрөөдөлтөд хүрэхийн тулд өөртөө яг төлөвшүүлсэн хамгийн том зуршил юу байсан бэ? Ер нь яг тэр зуршил бүтээх үйл явцад ямар асуудлууд тулгарч исэн хэцүү бэрхшээлтэй зүйлүүд байсныг туршлагаа хаваалцаач. Миний хувьд бас байдаг байхгүй юу? Тэгээ тэрийгээ бас ярьж болно. Миний хувьд зуршил бүтээж би бүр одоо амьдралаа аварж байгаа хүн байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо яг цахим соёл түгээгчд хүмүүсийн анх удаага сонсоход айгу цочир мэдээ шиг сонсогдож магадгүй. Манай зуршил бүтээх группийнхан бол бүр ингээд утгаар нь мэддэг болсон хүмүүс байгаа. Тэгээд нөгөө сэтгэл готролд маш одоо хүнд автаад тэрнээсээ ингээд гарахын тулд зуршил бүтээж эхэлсэн, тэгж гарсан тийм төрлийн юм байгаа. Ерөнхийдөө бол одоо яг сэтгэл зүйгээр сурж байгаа, сэтгэл зүйч болж байгаа хүн байгаа. Тэгээд зуршил бүтээн гэдэг нь одоо амьдралын хэв маяг бүтээх гэдэг шүү дээ. Би шинэ амьдралын хэв маягтай болгоод өөрийгөө шинээр бүтээх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө яагаад өөрийгөө шинжилгээд байгаа юм бэ? Таалагдахгүй байгаа мó энэ амьдрал чинь гэдэг асуулт гарна шүү дээ нөгөө талаас нь. Тэгээд нөгөө сэтгэл готролтой амьдрал чинь мэдээж хэрэг таалагдахгүй. Дээрээс нь яг ингээд нөгөө нэг маш хүнд төрөлдөө орно гэдэг нь ингээд нөгөө яг нөгөө бие махбод руу орчдөг шинж тэмдэг нь илрээд байдаг тийм болчдөг юм байна л та хүндрээд ирэхээрээ одоо нөгөө хоолойг нь боогоод зүрхэн дэлсээд хотоодны шарх марх болоод гэж хүмүүс ярьдаг штэ. Тэгээ тэрнтэй адилхан надад маань өөрт маань бас нэг тиймэрхүү проблем гарч ирээд яг тэр чигээрээ үргэлжлүүлээд ажиллаад амьдраад тэгээд нөгөө нэг одоо тэр өвдөлт заваараа мэдрээд үргэлжлүүлээд авах ер нь бол мэдээ тэр байдалтайгаа угаасаа ч их удаан байсан дээр нь үргэлжлүүлээд авах боломжгүй болж хувраад тэгээ амьдралын шинэ хэв маяг бүтээж одоо өөрийгөө дахин шинээр одоо амьдруулж эхэлсэн. Тэгэхэд бол зуршил хэрэг болсон. Тэгээд энийг бас би ч бодоод олцсон юм биш. Угаасаа яг сэтгэл зүйч эрдэмтдийн зөвлөсөн зөвлөгөө тийм байт юм байна л да. Сэтгэл зүйн асуудлаас хүн заримдаа бол гарч чаддгүй те насан туршдаа одоо ингээд зохицож амьдрах хэрэгтэй болдгоо. Тэгээд зохицохын тулд өмнөх амьдралынхаа хэв маягаар амьдрах боломжгүй болвол шинийг бүтээдгээ. Тэгээд яг л тэр зорилгын дагуу өөртөө бүтээсэн. Надад бол үнэхээр мэдээж ингээд амьдрал дуусж байгаа юм шиг, бууж өгч байгаа юм шиг, явж хийж чадахгүй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг байсныгаа бодвол ингээд шинээр амьдрал бүтээж эхэлнэ гэдэг чинь ингээд амар гоё гайхамшигтай одоо амттай байсан. Тэгэл тэрийгээ бусдтай хуваалцсан. Тэгээд хүмүүсийн хувьд бол асуудал байвал асуудлаасаа гараад асуудалгүй байсан бол амжилтанд хөтлөөл явчихж байгаа болохоор тэр ямар ч тохиолдолд хүмүүс их дуртай л байдаг л да. За чиний жишээг сонирхъя. Миний хувьд ер нь хит хэдийн юм зүйлсүүд байдаг. Тэгээд хамгийн ойрын гэхээр сая би одоо мэдчихлээ байнгын юм сууд хүн байхгүй ер нь бол ингээл компьютерийн ард сууж идэг. Тэгээд яг түрүүжлийн карантины ковидтай холбоотойгоор ер нь бол амар огцом жин нэмсэн. Ер нь бол жоохон жин нэмэгдтэй л явж идэг. Тэгээд жин нэмээд ер нь миний хувьд нөгөө ингээд ажиллаад суугаад ингэхээр хөдөлгөөр ингээд залхуу хүрээд идэг гэсэн байхгүй юу. Тэгээд би тэрийг залхуу хүн чинь залхуу хүрээл суучаал ингээд идээл хөдөлгөхгүй ингээд байгаад тахаар чинь тэрэндээ ингээд дадсан айгүй тийм өөрийнхөө биеийг хүнд байгаад байгааг ерөөсөө мэддэггүй. За би ядраалаа нэгэ бодоод байдагс. Тэгээд сая өнгөрсөн 6 сар эхлээд би өөртөө бүр ингээ хатуу зориг таваад одноо нэгдүгээр чи ингээ миний бүхэн хөргөөл аюу хэцүү болоод ихсэн байхгүй хөл гар ингээл мэдээ алдаад байгаа юм шиг санагдал. Тэгэхээр ингээд өглөө
огч тусдаг. Тэгэл өглөө босоод 108 мөргөөл дасгал хийгээл өөрөө аяг хүчээр ингээд 2 юм уу 3 сар явсан баг. Тэгсэн чинь би өөртөө өөр өнцгөөс ингээд харж эхэлж байгаа байхгүй. Тэр нь яасан бэ гэдгсэн чинь би ингээ хөдлөөд эхэлсэн чинь миний ингээ амьд аяг гоё би хөнгөрөөд хийх эрч хүч нэмэгдээд хоёрдугаарт нь нөгөө хүн ингээд тэр нуруунд дээр хүнд хөдөлгөөнгөө тэр хоол унданд анхаарахгүй байгаа асуудал чинь нөгөө бодол санааг аяг бохирдуулдаг юм бэ. Байгаль бохирдол стресс бохирдол ингээд байхаар чинь нөгөө ялгаа нэг зүйлд нэг тунгааж дүн шинжилгээ хийж чадахгүй. Тэгээд орой жишээ 9 цагаас 6 цагаас хойш хоол идэхгүй болоод ирэнгүүт гэж өглөө нь аягүй гоё сэрнэ. Ингээд өдөр дараалаад орой нь хоол идчихээр өглөө зэрэгтэй уур бүхэлдэлтэй ч юм шиг аягүй хэцүү юм шиг. Тэгээ би яг ингээд зуршил яг энэтэй холбоотой зуршил бүтээхтэй ингээ аягүй харьцуултууд хийж өгсөн байхгүй. Орой нь идчихэд тийм маргааш нь дасгал хийхгүй. Тэгэхэд ингээд бодол санаач хүртэл ингээд нөгөө тэр тухайн мэдээллийг сайн уу муу юу гэдэг ялгаж чадахгүй гэсэн нөгөө бие организмын реакшн буюу үйлдэл болохоор намайг ирэхгүй тэр бодлыг төрүүлэхэд чиглүүлж байгаа байхгүй. Одоо туяагаа чи дасгалаа хийхгүй болохоор чиний ингээд нөгөө хүзүү ууч чинь өгшөөд ажлын бүтээмж чинь муудаж эхэлж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт нь чи ингээд хоолоо одоо зөв хоол идээ зөв цаг хугацаанд хоолоо идэхгүй ингээд цаг хугацаагүй хамаагүй өдрөө орой хольж идснээс болоод чиний одоо бас ажлын бүтээмж бодол санаанд ч өөрчлөлт орж ирнэ. Тэгээ яг тэрнээс хойш ингээд badal зуршлаа шалгаал хүн чинь ингээд бүтээж явах явцдаа ингээд шалгад юм билээ. Энийг хийчихээр миний одоо сэтгэл сэргийж ер нь бол дадал зуршил эрэг дадал зуршлахаар миний үед би ингэж дүнс сэтгэл санаа аягүй гоё өөдрөг болоод баяр баясгаланда болох энэ үйл явц өөрөө нөгөө дадал зуршил чамд аягүй гоё бүтэж их бий болж байна гэд. Тэгэд тэр сэтгэл зүйн үүссэн тэр дадал зуршлыг нь өөрөө нөгөө бит мэдгэдэггүйц бүтээмж гараад ирэхэд тэрийгээ нөгөө зуршил бүтээх гэж би ойлгоод яваад байгаа байхгүй. Тэгээд бас хийж байгаа зүйлээ нөгөө өдөрт нэг хийж байгаа зүйлээ зуршил бүтээх явцдаа би заавал хийх ёстой зүйлс хүмүүс гэж хэлэхгүй тэрийгээ жижигхэн ч гэсэн 30 минут дасгал хийснийг амжилт одон туяа өдрийн амжилт номер 1 чи тэр амжилтыг бүтээлээ. Амжилт чинь нэг том зүйл биш шүү дээ. Жижигхэн зүйл. Тэгээд тэрийгээ жижигхэн хийсэн юм одон тэгээ окей сайн охин шүү амжилт. Тэгээ хадахаар нөгөө сар хийсэн 30 өдрийн 30 жижиг амжилт чи намайг битгтгэл өгчөөд ирэнгүүт зуршил бүтээгч юм юм бэ штэ гэдэг юм бодлыг баталгаажуулж өгсөн. Тэгэд миний хувьд болохоор ингэж бодсон шүү дээ. Жижигхэн зүйл ч гэсэн юм зуршил бүтээх жижигхэн зүйлийг л би зуршил бүтээх амар том асар том зүйлийг өөртөө хийх энэ зуршил бүтээх биш юм байна. Жижигхэн нэг жижигхэн өөрчлөлт гаргах зуршил бүтээх юм байна л гэж ойлгосон. За нөгөө нэвтрүүлгийн шууд лайвын мэн зочин ногана гэтэл би яриад байх юм. Ингэж алсан зүгээр харилцан ярилцсан. Тий, харилцан ярилцаад тий. Тэгээд асуулт байвал асуугаарай хүүхдүүдээ. Ер нь бол тэгжил батсан да. Хүний нөгөө өөртөө итгэх итгэлчин бас юу яадаг гинэ. Чадахгүйгээр чадах үед хүнд бас маш ихээр нэмэгддэг гээд маш их тийм одоо нөгөө амжилтыг мэдэрдэг өөртөө итгэлтэй болдог гээд тэгэхээр зуршил бүтээгчин ч гэсэн ер нь бол нэг жижигхэн зүйлийг ч гэсэн яг чадж байгаагаа мэдэрнэ гэдэг л хүнд өөрт нь тэр ингээд чадах багтах тий өөрөөрөө бахархах өөртөө итгэх тэр мэдрэмжийг төрүүлж яадаг болохоор бид нарт бас айгүй хэрэгтэй ер нь бол. Окей. Заур. Welcome яриад байгаа яг. Одоо ингээд яг ийм зуршил бүтээгтэй холбоотой зөвлөгөөнүүдийг өгдөг юу юм ийм сургалтууд байна уу? Яг энэ сургалтаар хүний зуршил бүтээх өгөх тийм боломжууд байдгүй. Яг зуршилаар юу өгөх гэсэн бэ? Зуршил одоо ингээд нөгөө зуршил бүтээхтэй холбоотой хүнд ийм зөвлөмжүүд өгөх эсвэл сургалт зохион байгуулах сургалтууд байдаг болов. Одоо магадгүй зарим хүмүүс бүх хүмүүсийн өөрийнх нь бүтээгдэхийг өөр штэ. Гэхдээ ер нь нэг зуршил бүтээх ерөнхий ийм зааварчилгааны сургалтууд байдаг болов. Ном бол байгаа юм чинь тийм сургалтууд бол байж болох уу?
Ер нь хийдгүү маа байна уу? За би яг одоо зуршил бүтээх сургалт хийж байгаа. Өө за. Тэгээд зуршил бүтээх бол өөрөө нөгөө нэг хүн болгоны амьдралд байдаг асуудал. Тэгээд хүмүүс болохоор ингээд нөгөө группт маань маш олон хүмүүс орж ирээд ер нь бол би айгүйх лайв хийгээл техникүүдийг хэлж өгдөг. Тэгээд зарим нь болохоор нөгөө хаана байгааг нь олохгүй ч юм уу эсвэл үзээгүй ч юм уу. Тэгээд махалж нөгөө шууд ингээд дайрч хичээл зүтгэлээр бүтээх гэж оролдох нь бол хүнийг хүмүүс хэлж зуршил бүтээнхээр зөвхөн тэр нөө бие зовоох тухай юм уу гэж ойлгоод байдаг бол тэгэх юм бол харин бие зовоодаг. Тэрнээс зуршил гэдэг зүйл маань нөгөө урамшижээж дахин эхэлүүлдэг. Тэгээд давтсны үр дүнд бий болдог энэ төр болохоор яг тэр хитгэн техникүүд байдгийг л хүнд нэг мартагдахааргүй ухаанд нь ортол ингээд ойлгуулад тайлбарлаад өгөхөд бол хүмүүс зуршил бүтээх нь маш амархан болчдөг. Тэгээ чиний хэлдгээр нөгөө жижигхэн нэг ширхэг зүйлийг ч гэсэн зуршил болгоход хүний амьдрал 1% өөрчлөлт 100% өөрчлөлтийг бий болгоно. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг шиг маш гоё үр дүнгууд гардаг. Тэгэхээр яг одоо сургалт зарласан байгаа. Манай зуршил бүтээх группт ороод зуршил бүтээх сургалтанд суугаарай. Тийм үү. Би ерөөсөө групп дээр мэдээллүүдийг үздэг мөртлөө бас л анзаараагүй биш шүү те. Одоо ер нь бол миний заримдаа би надад ингэж боддог байхгүй юу. Энэ зуршил гэдэг чинь нөгөө талаасаа тэр хүч юм уу те? Бодол санаагаа удирдах юм болов уу гэж би бас боддог шүү дээ. Зөв. За магадгүй бүр эсэргээрээ ч үуч магадгүй. Юу ч бодохгүйгээр битдэг болохыг хичээгээд байгаа шүү дээ бид нар. Тийм. Өөрөөр хэлбэл тэр нь зуршил бол бас тасалтаад сайн сонссон. Тасалдчихлаа сая. Харин яриад магадгүй одоо зуршлыг бүтээж эхлэх энэ эхний момент шатанд бодол чухал дэмжлэг үзүүлдэг юм болов уу? Яадаг юм бол хүмүүс нөгөө нэг зуршил чинь ингээд бодлын төвшөнд бодлоо удирдах сурах зуршил гэж байна. За тэгээ үг хэлээ удирдах сурах зуршил гэж байна. Үйл хөдлөлөө удирдах сурах зуршил гэж байна. За их нарийн хариул мэдрэмжээ ч гэсэн бас удирдах хэрэг гардаг байхна. За тэгэхээр нөгөө нэг альч тохиолдолд нь мэдээж бодол дээр зуршил бүтээж байгаа бол маш их зүйл бодох хэрэгтэй болно гэсэн үг. Тэгээд альч тохиолдол нь байсан нөгөө комфорт зоноосоо гарахгүй гэж үзэн штэ энэ хүн чинь өөрөө. Тэгэхээр бид нар зайлшгүй энэ нөгөө нэг зуршил гэдэг байгаа зүйлийн хамгийн эхний үе шат буюу өөрөө өөртөө зөрчилдөх эсэргүүцэх нэг үеийг даван туулна. Тэгээд хамгийн сүүлд нь амжилт гэдэг юм хаана байх юм бэ гэхээр ямар ч бодол байхгүй зүгээр энэ бие өөрөө нэг мэтгэд хийчихэд байгаа үйлдэлийг л бид нар бүтээч чадах юм бол насан туршдаа тэр үйлдэлүүд маань бидрийг бүтээж эхэлнэ. Зуршлыг эхлээд та бүтээн зуршил таны амьдралыг бүтээнэ гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө ингэж яриадсэн шүү дээ. Тарих одоо хүний мэдээллийг буруу зөвийг ялгаж чаддаггүй гэдэг. Тэр талаар нөгөө чиний тарих загварчлал гэдэг пэйж байдаг шүү дээ. Ер нь загварчлал тарих мэдээллийг боловсруулж чаддаггүй, зөв бурууг нь ялгахгүй гэдэг энэ талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгч. Ер нь бол хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Зарим нь мэддэггүй ч байдаг байна. Чухал ямар ач холбогдол байгаад байна гэдгийг хүний тарих мэдээллийн зөв бурууг ялгаж чаддаг бид нар яаж ашиглах хэрэгтэй юм тэ тэр талаар нэг гоё яриач. Ер нь бол пэйжээ яагаад тарих загварчлал гэж нэрлсэн бэ гэхэлэр би нөгөө аав маань математикч хүн байсан байхгүй юу. Тэгээ математик загварчлал гэдэг үг байдэн штэ. Математик загварчлал гэдэг үг маань одоо ямар утгатай юм бэ гэхээр одоо жишээ нь ингээд хүний алхааг одоо ингээд энгийн хүний алхааг бодвол жишээ нь загвар өмсөгч хүний тайзны алхаа гэж шал өөр юм байгаа шүү дээ. За тайзны алхаа гэдэг нь болохоор одоо
Гэхдээ би яг заавар өмсгөж байгаа хувьд бол огт мэдэхгүй байна. Буруу ярьж байгаа зүгээр жишээ болгож ярихад хөлөө 45 градустай одоо өргөөд 45 градусаас илүү өндөр өргөдөггүй 45 градустай өргөөд хоёр үлний хооронд 30 см-ийн зайтай тавьдгаа гэдэг ч юм уу. Ингээд томьёолоод өгсөн тодорхой хим хэмжээ стандартыг баримталдаг одоо тийм алхааны одоо төгс хувилбар байлаа гэж бодъё л доо. Тэг ингээд энэ нөгөө тоогоор ингээд томьёолоод өгсөөс 45 градус 30 см эдэргээд тэр нь өөрөө хүмүүс ингээд хүн болгон гоё алхахыг зохиохгүй бол хүн болгон гоё алхах гал хичээгээд ах юм бол угаасаа амар л юм болно шүү дээ тайзан дээр тий. Тэгэхгүй сэтгэлгээний хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн ер нь бол ингээд яг ийм арга техникүүдийг хэрэглээд ингээд энэ амжилтыг бүтээнэ гэдэг одоо энэ нөгөө онлайн техникийг нь стандартыг нь санал болгоё гэдэг утгаар нь л тарих загварчил гэж өгсөн байгаа. Тэгээд энэ нөгөө түрүү ярьсан ш дата гэдэг те мянган хүний давтаад амжилттай хэрэгжүүлээд ирсэн зүйлүүдийг нь одоо түүхэрлээд онл гэл ингээд бид нар санал болгож байна. Тэр нь маш амжилттай байна гэх. Тэгээд сайн муу гэдгийг бол тарих бол мэддэггүй. Зөвхөн таны дахин хийгээд байгаа үйлдэлийг дахин яриад байгаа үйлдэлийг таны дахин бодоод байгаа бодлыг л нөгөө эзнээсээ команд авдаг эзнээсээ одоо эзэн те та нэг дотроо нэг амлинд хийж яадаг дотор хүн бяцхаа хүн сүнсэн бие далд ухамсар одоо юу дуртайгаар нэрлэж болно. Бурхан хувь тавилан чижиж нэрлэж байгаа ш те бурхан таны дотор байна. Тэгээ энэ доторчин байгаа тэр хүн тэр зүйл таны өөрийн чинь үгийг сонсоод тэрийг чинь хэрэгжүүлдэг. Тэгээд ерөнхийдөө бол онлоороо ухамсартай оюун ухаан, ухамсаргүй оюун ухаан гэж байгаа. Ухамсаргүй оюун ухаан гэдэг маань болохоор ухамсарлаж ойлгож чаддаггүй л гэсэн үг шүү дээ тий. Жинхэнэ нөгөө өгнийхөө утгыг ухаж үзэх юм бол тэр энэ ухамсарлаж үзэж чаддаггүй жоохон хүүхэдтэй бол хэрэв амтнд хижээдэг болвол та шууд хэлж байгаа үгийн шууд утгаар нь хүлээж авна шүү дээ. Тойруулаад байна, далд утгатай үг хэлээд байна. Ингийн төлөө, тэхийн төлөө зоригтой хэлээд байна гэдгийг ухамсарлаж чаддаггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар тархины нэг хэсэг байдаг шүү л гэсэн үг байгаа. Тэгээ тэрийг бид нар аюул сайн тооцож хэрвээ өөртөө ажиллах юм бол биднэрт бол одоо маш их боломж байна. Бид нар тэрийг харин мэддэггүй байсан байна л гэдгийг сэтгэл судлалын шинжилгээ ухаан чинь Монголд бол одоо огт хөгжөөг байгаа салбар шүү дээ. Одоо л хөгжихгүй бол болохоо болоод бүр аргаан барцгаагаал нөгөө хавдар болохоор л эмнэлэгт очдог хүмүүс ч одоо тиймэрхүү төвшөнд ирчээл санаа тавьж эхэлж байгаа. Болохоор одоо л тэг хөгшнөөрөө залуугаараа л тэгэл ер нь баг анхудаа сонсоол ингээл биш гэсэн анхан ангаагаал сонсч ирсэн. Тэгэл тэрийг амар гоё санагдсан. Хамгийн гол нь үр дүнтэй байсан болохоор хүмүүст хуваалцаж эхэлсэн л байгаа. Тэгээ зуршил бүтээх группийг анх байгуулжсэн. Үүсгэжсэн. Би миний хувьд болохоор нөгөө тэр ухамсар тэр хүний нөгөө ухамсарлахгүй байгаа ухамсарлал тэр зүйлүүд надад аюул сонирхолтой байдаг байхгүй. Тэгээд одоо юу гэдэг нь дэлхийн одоо амжилттай яваа тухайн салбартаа ч гэдэм үү одоо шинэ үйлдэл хийдэг, нээлт хийдэг тухайн хэмжээний амжилттай явж байгаа хүмүүсийг ингээд ажиглаа зарим нэг ингээд судлахын цаашаа ингээд нэг өөрийнх нь түүх өдрийг уншаад ингээд байхад тэр хүмүүсээс яг одоо ингээд чиний саяны ярьжсэн шиг тэр талд ухамсар тэр оюун санаатай холбоотой өөрийгөө таньж мэдэх энэ үйлдэлүүд аюух тийм ажиглагддаг байхгүй юу? Ярианаас нь ч гэсэн их аюух мэдрэгддэг. Тэгэхээр хүн энийг яваа энэ амжилтанда хамгийн чухал зүйл одоо маш том эрдэм мэдлэг боловсрол сурахаас илүүтэйгээр энэ өөртөө ажиллах, өөрийнхөө энэ далд ухамсарын хүрээнд өөрийгөө таньж мэдхийг хичээж оролцох, тэрнтэй холбоотой одоо өөртөө аз жаргал, өөрийнхөө мөрөөдөлд хүрэх зуршлуудыг бүтээх энэ үйл явцад аюух яригддаг байхгүй юу? Энэ талаар бүр ингээд хорхоо хүргэсэн юм гоё юунууд байна уу? Нэрээс яг энэ талаас нь судлаад энэ Монголд яг ийм боломжууд бол байгаа тий. Одоо ийм санаанууд байна гэд эсвэл ингээд бүр ингээд судлаад энэ дээр ингээд гоё тойрч суугаад ярилцдаг бүлэг хүмүүс байна уу ер нь? Би бол одоо чамаа өөр надад мэдэх хүн алга. Зөндөө байгаа байх. Байдаг болж байгаа байх.
Ер нь бол саяхныг хүртэл байдгүй надад ч гэсэн нөгөө хаана байгаа нь мэдэгддэггүй байсан. Тэгээ одоо бол залуучууд маань ингээд учир зүггүй яг сэтгэл судлал тарих марх гэж ярихгүй ч гэсэн тий хүний хөгжлийн клубүүд, сургалтууд, зөвлөгөөнүүд, номнууд, лекцүүд ер нь бол маш их байдаг боллоо шүү дээ. Урд нь нэг хэсэг бол бүр ингээ урам зоригийн лекцүүд маш их явдаг байсан бол одоо илүү их агуулга төвтэй тий мэдлэгийн чанартай байхыг хичээцгээдэг болж байна. Тэгэхээр гадуур бол ер нь бол харьцангуй бас байгаа хаа. Би бас өөрөө нөгөө энэ зүйлтэй ингээд хөл нийлүүлээд нэгдэж эхэлснээс хойш бол надад бол бас нэлээх харагддаг л болоод байгаа. Тэгэхээр залуучуудад бол байгаа бах. Тэгээд энэ нөгөө амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдралын хэв маяг нь бүгдээрээ өөрөө өөрийгөө бүтээсэн, өөрөө өөрийгөө ялан дийлсэн, олсон тийм хүмүүс байдаг. Би нэг жишээг аягүй их сургалтын дээр хэлэх дуртай. Хүмүүсийг одоо маш амжилттай явж байгаа тийм удирдагч, манлайлагч, лидер хүмүүсийг өглөө 4 цагт босдгол гин. За тэгэл тим спортын мастерлал гин. За тэгэл одоо юу гэдгийг тим хоол иддэг гин энтер гэл тэгэн гот хүмүүс ингээл хаахтаа нагдгийж өөрийгөө одоо зовоож яадаг байна. Өдөр болгон төмөр өргөөл, өдөр болгон гүүгээл ядаргааштай өдөр болгон тэгэл үүсэдэл гэл тэгж боддгийг штэ бид нар тий. Өглөө болгон хар үрээр босоод ядаргааштай. Тэр хүмүүс бол өдөр болгон тийм ядаргаатай мэдрэмж авдаггүй. Яг зуршил бүтээх эхний нэг жил ч юм уу нэг хэдэн сарын хугацаанд үнэхээр ядаргаатай байсан байж магадгүй. Идж байгаа хоол нь амнаас нь унчих гал өглөө босоод тархитлагын өвдөөл дасгал хийхлээр хамаг биеийн булраад хэцүү байсан баг. Гэхдээ нэгэнт тэр зуршлаа бүтээсний дараа 20-30 жил одоо хэдэн жилийн өмнө бүтээсэн. Тэгээд 20-30 жилийн турш бол яг л одоо хүмүүсийн шейкэ уухтаа тэр хүмүүсийн уух туртаа виног ууж байгаа юм шиг мэдэрч уудаг. За тэр салаатаа тэр ногооны салаатаа идэхдээ нөгөө сангивсаал идж байгаа юм шиг 74 өндрөө хичээд идж байгаа юм шиг мэдэрдэг. За тэгэл тэр дасгалаа хийгээл уулан далхахтаа ч юм уу тэр нөгөө дисконт бид нар чинь одоо бүжиглээл шавьгаа антал зугаацдаг шиг тэр таашаалыг мэдэрдэг болцсон. Тэрийг насан туршдаа л мэдэрдэг, үлдсэн насан туршдаа л мэдэрч байгаа. Хамгийн гол нь тэр амьдралын хэв маяг нь тэр хүнд маш их цагийг, боломжийг, эрүүл амьдралыг түрүүн хэлсэн ш дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох хүний сэтгэл санаандаа аягүй сайнаар нөлөөлт юм байна гэдэг. Тэр сэтгэл санаа нь бас байнгын өөдрөг ирч хүчтэй байх. Тэр нөгөө амьдрал нь алсуураа ямар байх тэр орчныг бүрдүүлж өгöd байгаа. Гэхдээ дандаа бол тийм ш одоо 30 жилийн өмнө 3 сар зовсон байж магадгүй л гэсэн үг байхгүй юу. Одоо бол үгүй шүү дээ. Бид нар 3 сар зовхоосоо тэр шагаалтад зовоод байгаа юм бас байхгүй л. Тэгээ нэг тийм жоохон зуршил бүтээх тэр нэг жоохон өөрийгөө даван дийлэх тэр процессоос тэр шагаад 30 жилийн турш шүн нуугаал тэгэл нөгөө бүргэрээ идэл тэгэл архиа уугаал маргааш нь шартаал тэгэл амьдрал нь мэдээж хэрэг тийм амьдралын хэв маягт чинь бол орлого байхгүй, эрүүл мэнд байхгүй, сэтгэл санаа байхгүй. Тэгчээл амьдрал яагаад ийм юм бэ? Хувь тавилан бурхан гэл тэгэл бийждэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин та нөгөө хувь тавилан бурханаа өөрөөсөө олмол гэж сүүлийн үед бас энэ шашны чиг хандлага чинь айгүй ийм хэв маягаа өөрчлөлтөө л шүү дээ. Бурхан ч тэнгэр дээрсэн чи хүний дотор мотор байдаг болсон ч шиг тий. Тийм л. Тэгэхээр нэг л зүйлийг бид нар ер нь янз янзаар л яриад байгаа л санагддаг шүү дээ. Одоо ингээд яг ингээд цахим орчин дээр онлайн дээр гэж ярьдаг, заримдаа сошиал дээр ч ярьдаг. Ингээд зарим хүмүүсийн юм хандлагууд ажиглагдаад идэг байхгүй юу? Хандлагууд гоё бичнээ ингээл айгүй гоё юм бичсэн байхад нэг хүн ярьжсэн л та. Айгүй гоё юм бичсэн байхад нэг ч хүн ингээл гарч комент бичихгүй. Нэг эвгүй юм бичсэн байхад ингээл пижигнээл ороод ирдэг. Тэгэл нэг нь айгүй юм бичсэн байсан, нэг доор нь айгүй гоё ингээл муулчвал ингээл бас араас нь хичигнээл ороод ирдэг. Би тэгээд яг ингээд боддог байхгүй юу. Манайхан яг энэ альваа зөвлөлт ингээд гоё эргээр хандах, бусдыг нэгнийгээ бас ингэж дэмжих, сэтгэл зүйн хувьд бол гоё эрүүл байлгах энэ одоо зуршил гэх юм уу, хандлага өөрөө зуршил байх ёстой ч юм уу. Энэ зүйл айгүй тийм дутагдaltaй ажиглагдаад байдаг байхгүй юу. Айгүй ер нь бол нийтлэг түгээмэл
бидний өнөөдрийн одоо сайн сайхан амжилттай байх энэ их үндэс маань өдөр тутмын үйлс гадна альфат ингээд нөгөө хандж байгаа хандлага нь өөрөө тэр буцаагаад юмыг сөргөөр хардаг, сөргөөр боддог, зуршил болж үүсэж байгаа юм биш үстэй гэсэн найз төрүүд идэг байхгүй. Тэгээд нийтээр ингээ харахаар хөвчлэн бидний үүсгэж байгаа энэ зуршил маань сөргөрөөгөө дийлэнх нь яваад байна. Тэгээд ялангуяа энэ цахим орчинд хин нэгэн хүн гой сайхан юм хийцэн байхад те хизээч бид нар аюугүй эрэг сайхнаар бодож тайлбарлаж хэлдэггүй өөг нь хардаг. Тэр энэ дээр ер нь бид нар нэг нэг юу гэж уриалмаар юм бэ? Одоо ямар нэгэн байдлаар тэр өөрөө буцаагаад тэр хүнд ямар сөрөг үр дагавар үзүүлдэг вэ гэдэгт дээр юу бодож явж байна? Юу бодож байгаа? Юу зөвлөмөр саяны нөгөө нэг нийгмийн сэтгэл зүйн байдал шүү дээ тий. Бас олон шалтгаантай байна л да. Нэг талаасаа нөгөө нэг одоо нэг талд нь ингээд комент бичдэг хүмүүс, нэг талд нь пост хийдэг хүмүүс байлаа гэж бодъё л да. Тэгэхэд энэ пост хийж байгаа хүмүүс би одоо ингээд Дейл Карнегийн итгэмжлэгдсэн сургагч багш боллоо. Тэр сургалт маань бол ингээд бид нар нэг би урд нь багшийн сургалтанд сууж лээсэн. 2 илүү 3 өдрийн сургалтанд суугаад сертификат аваад багш гээл тэгжлээсэн тий. Тэгэхэд сая ингээд Дейл Карнегийн сурагч хүчний сургалтанд бид нар 4 сарын турш 120 цаг. За тэгээд нөгөө корона гараад сошиал маркетинг нэмэгдээ баг 200 цагийн сургалтанд суусан. Тэндээс нэг юм амар сайн ойлгосон нь болохоор контекст гэдэг 2 зүйл байдаг. Ярих юмны агуулга гэж нэг байдаг. Агуулга хүнд хүний нэг ой танд буудал хилчдэг тэр нэг арга барил гэдэгт 2 зүйл одоо пиццагаа хийгээд пиццагаа хүргэж өгөх ёстой гэдэг ингээд нэг юм 2 зүйл нийлжээж сая ингээд нөгөө одоо сургалт болдог бахны. Тэгээд сургалт гэдэг маань өөрөө хин нэгэнд ямар нэгэн зүйлийг одоо ойлгуулах гэсэн утгатай штэ. За тэгээд биднэрт бол энэ нөгөө нэг хүргэх арга барил, ойлгуулах арга техник бол үнэхээр асар дутагдaltaй юм байна. Монгол улсын хэмжээнд боловсролын салбарт тэр чигтээ. Тэгээд би бол олон сургалтанд суусан 10 жилээ оруулаад их сургууль мургуулаа оруулаад энэ өнөөдрийг хүртэл суусан бүх сургалтаа оруулаад бодоход л тийм. Тэгээ эндээс би юу ойлгосон гэхээр маш мундаг эрдэмтэд, докторууд, маш мундаг хүнд хэрэгтэй одоо тий нийгмийн чухал ойлголтууд, мэдлгүүдийг бид нар зөвхөн нөгөө мэдлэгээ мэддэг хүн л мэдээд байгаа, ярьж байгаа хүн л мэдээд байгаа. Тэгээд хүнд нөгөө хүргэх байдал дээр айгүй тийм уйтгартай байна л гэж хэлдэг байгаа. Үзэгч байхгүй. Би нэг маркетингийн хүн юм байна. За дээр нь би чи мэтгэлзээний шүүгч хүн бас ингээд хэрэлдчихдэг тий. Тэгээд одоо сэтгэл судлаар сүлд сураад сэтгэл зүйн ингээд ойлгож мэдсэн зүйлүүдээ би анх knowledge sharing гэдэг мэдлэгээ хуваалцъя гэдэг айгүй олон зүйл ингээд хичээл ороод эхлэхэр чи нэг хичээл ороход л нэг зүйл ойлгоод гараад ирдэг хүнд хэлмээр санагддаг байхгүй тэргээ айгүй чухал юм байна штэ гэж бодвол тэгээд тэргээ хуваалцаж эхлээд маш олон дагагчтай болж хувирсан. Маш олон хүн надад ингээд итгэлээ үлээлгээд намайг ингээд хичээлдээ сайн яваараа, юмаа сайн сураараа, бид нарт тэгээд хэлээрээ гэдэг энэ төр бол бид нар чинь баг хамт олон бол аюу өөрхөн хөгжиж ирсэн байхгүй юу? Гэтэл би ч одоо сургуулаа хараахан төгсчөөгүй яг хөө маркетингаар бол бакалавр магистраа хамгаалцсан л та. Гэхдээ одоо бол сэтгэл судлалаар бакалавр хамгаалах гад явж байгаа хүн байхгүй юу? Тэгэхэд сэтгэл судлалын салбарт ингээд доктораа хамгаалцсан 15 жил 20 жил ажилласан энэ төр хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс болохоор одоо нөгөө тэр агуу мэдлэгээ хүмүүстэй хүлээн зөвшөөрүүлж хүргэж амжихгүй байсныхаа төлөө намайг бас айгүй элдвэр доромжилж дайрч сошиалд ингэсэн тохиолдол бас гарсан. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг байгаа мэдлэг тэрийгэ бусдад ойлгуулах чадвар гэдэг 2 зүйлийн үр дүнд бид нар одоо энэ нөгөө нэг хүндээ хүлээн зөвшөөрөгдөж хүнээ бас ингэж одоо зөвхөн багш гэдэг нь те маа гэд өгчөөл болчлоо гэсэн үг биш. Тэр хүн үр дүн гаргаж үйлдэл хийхгүй л болвол одоо бас сайн багш гэж ярихад хэцүү болоод байна шүү дээ. Тэгээ энэ 2 зүйлийг хоёулангийн сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм байлээ. Нэг талаасаа тэр ярьж байгаа хүмүүс нь тэгэн гот дунд нь ингээд нөгөө нэг хувийн эрх ашигаа нэгт тавьсан, бусдын эрх ашигыг хоёрт тавьсан тийм хүмүүс орж ирээд анхаарал нь татах нь л чухал байнгут. За тэгээд тэр хүндээ хүргэх арга барил өдр чинь бас хөөрхөн техникүүдтэй, сурах ёстой зүйлүүдтэй тэр мөрийн сурахаас залхуу нь хүрээд мөнгө төгрөг төлөхгүй тий.
хичээж хөдөлмөрлөх сонирхолгүй хурдхан шиг зорилгоо биелүүлчихье гэж бодсон хүмүүс бол тэр нийгмийн сэтгэл зүй юм уу над ямар хамаатай ангингуудаа зүгээр анхаарлын татахын тулд одоо байж болох хамгийн садар бүдүүлэг доромж тийм одоо контентуудыг хийж анхаарал татж байна. Тэр бол одоо яг контент бүтээгчдийн хувьд нэг хэсэг нь болохоор анхаарал татахын тулд албаар тийм үзэшгүй муухай зүйлүүдийг гаргаж хүний анхаарлыг татж байгаа. Нэг хэсэг нь болохоор өөрсдөө зөв илэрхийлж чадахгүй болохоор бас татаж чадахгүй байгаа. Зөв илэрхийлэхийг дөнгөж одоо л бид нар суралцж эхэлж байгаа. Дэл Карнегийн жишээ нь бид нар 2 дугаар анги л ахгүй ердөө. Тэгээд үзэгч нарын хувьд коммент бичиж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл зүй ямар байгаа юм бэ гэхээр тэр хүмүүс чинь болохоор ингээд нэгдүгürt маш их стресстэй байгаа. Энэ стрессийг чинь тайлах газар Монголд олдохгүй байна. За яаж тайлдгийг бид бүгдээрээ бэлэхнээ мэднэ. Архинд нэгт живсэн олс байна. Тэгээ архиа уучхаараа нөгөө нэг биеэ барьж чадахгүй тэсэж ирсэн төвчээр нь барагдаж би энийгээ цохиод алчдаг нэг хором гээд аян хүртэл өрнөдөг ийм улс. За тэгээд өөр сүүлийн үед тренд болоод байгаа тэр нөгөө фитнес дэх залуучууд дуралдаг болоод уулан талхдаг дуралдаг болоод байгаа чинь нөгөө стрессээ тайлах зөв аргыг олоод урамшаад яваад байгаа шүү дээ тэрэндээ. За тийм шалтгаан байна. Тэгэхээр хүмүүс стрессээ аягүй сайн тайлах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ хоёрдугаарт болохоор тэр нийгмийн сэтгэл зүй одоо тэр зуршлын хүч гэдэг номон дээр бол хувь хүний зуршил, байгууллагын зуршил тэгээ нийгмийн зуршил гэдэг гарна. Яг хаа байгууллагын соёл гэж бид нар ярих туртай тий хүмүүсийнх нь тогтмол гаргаад сурцсан хандлага тэрийг одоо зуршил гэж ойлгож болно. Тэгээд ялангуяа нэг аюулгүй ажиллагаан дээр зуршлыг бүр зайлшгүй бүтээх хэрэгтэй байдаг юм байна л да. Одоо хабын ажил дээр тий. Тэгээд бид нар одоо ингээд стрессээ тайлахын тулд интернетэд орж ирээд хин нэгний дор доромжилсан юм бичээд доромжлох боломжтой юмны дор доромжилсан юм биччихэд гардаг нь стрессийн тайлж байгаа мэдрэмж өгөнгөт энэ нөгөө зуршил гэдэг зүйл чинь ямар нэгэн тэр үйлдэлийг хийснийхаа дараа таатай мэдрэмж төрөх юм бол дахин хийсээр байгаа зуршил болчдөг. Тэнгууд анх нь бол хүмүүс ингээд зүгээр ингээд бичиж стрессээ тайлаад тэр нь гоё санагдсан бол одоо өөрийн мэдлгүй стрессгүй байсан ч гэсэндээ доромжилчаад гардаг зуршилтай л болцсон байгаа л гэсэн үг л дээ. Би харин танаас жинхэнэ бид нар энэ цахим орчинд ямар зуршил бүтээвэл зүгээр бол гэж асууя гэж бодоод сууж ялаа түрүү. Гэхдээ одоо тэгээд миний хувьд бол юу цахим орчинд яг ийм зуршил бүтээх гэсэн юм ойлголт байхгүй. Ер нь бол түрүүн чинь ярьжсэн сэдв байсан шүү дээ. Одоо ингээд надаас мундаг айгүй олон тэгээд мэдлэгтэй хүмүүс ингээд хүмүүс рүү ингээд дайраад те энэ зүйлд гарчсан энэ одоо юугаа мэдхэвдээ энэ туршлагагүй гэл ийм асуудал надад ч гэсэн тохиолддог. Тэгэхээр ер нь бол миний хувьд бол ингэж боддгоо шүү дээ. За цахим дээр яг зуршил бүтээх гэдэг ойлголтыг би зүгээр ингээд тайлбарчвал яадаг юм бол ер нь бол цахим дээр зуршил бүтээхээс илүү цахим дээр энэ өөрийнхөө эерэг нөлөөллийг гаргаж ирвэл яасан юм. Эерэг нөлөөллийг. Өөрөөр хэлбэл чиний тэр мундаг тэр айгуу тийм одоо нэг зарлаж хэлэх зүйл оршин байхгүйтэй адилхан гэдэг үг үйд ш. Хичнээн тийм мундаг байлаа гэд бусдад чи тэр өөрийнхөө мэдж байгаа бүх зүйлийг бусдаа knowledge sharing буюу мэдлэгээ хуваалцдаг, бусдаа ярилцдаг, тэ бусдад дэмжлэг үзүүлдэг энэ хандлага зан төлөвийг чи татлагжуулж чадаагүй. Би маш мундаг доктор, профессор, би маш мэдлэгтэй ингээд шамнараа загнаад ч юм уу ингээд эсвэл юм хаалт үүсгэж их юм бол тэр хүн өөрөө мундаг хүн биш, тэр өөрөө нөлөөлөгч биш, тэр өөрөө жихэн багш хүн биш байхгүй юу? Яг өнөөдөр цахим дээр тэгвэл бид нар одоо энэ зуршил ямар зуршлыг бүтээж болох вэ гэхээр зүгээр өөрийнхөө эерэг нөлөөллийг өөрийнхөө маш сайн хийж чаддаг, өөрийнхөө одоо хобби болгож чадсан хийхийг хүсдэг тэр зүйлээл ингээд хүмүүс түгээж давалгаалж явъя. Сөрөг муухай зүйлийг түгээхгүй ярихгүй байя. Одоо бол өнөөдөр технологи иргэн болцсон. Тэгээд бид нар бүгдээ хоорондоо яаж холбогдож ирж байна, яаж хүмүүст сайн зүйлүүдийг өнөөдөр захимл сошиал интернет орчин болчлоо. Тэрийг эерэг сайн сайхан зүйлсийг дэмжиж бүгдээ тал талаас нь дэмжиж түгээдэг бай, тэ мөн зүйл байвал тэрийг мартаад өнгөрүүлдэг бай.
хөхүүлэн дэмждэггүй бай. Өөрөө тэр ямар мохор уршигтай байдгийг онцоглож ойлгодог бай гэж хэлмээр энэ захин дээрх нөлөөллийн зуршлыг бий болгоно гэж уриалмаар байна да. Зөв эерэг нөлөөллийн зуршил. Би яг энэ дээр нэг зуршил бүтээсэндээ тэрийг нэрээ уриалъя хүмүүстэй. Тэр маань болохоор ингээд би ч нөгөө группийн админ байхгүй юу. Тэгин гот ингээд хараа би бүр юу ч буруу хийгээгүй байхад орж ирж шүүмжилдэг хүмүүс байдаг байсан. Тэгин гот чи одоо ингээд чи одоо над нүрэ будаач үсээ самнаач зуршил гэж хэл дадал гэж хэл. Тэгэд ингээд хараа өгүүлбэр зүүн бүтцэн хүртэл амар сөрөг тэгдэггүй мó хаашаа юм чанга яр одоо юу ч гэдэг нь те яг ингээд загнах өгүүлбэрээ дандаа тэгж бичсэн байдаг. Тэгээ би групптэй би ерөөсөө тийм хэрүүл үзэхийг хүсээгүй. Одоо нэг админ хүний ганц эрх мэдэл байгаа дээр нь ингээд нэг ч хэрүүлт нь би одоо урьсан хэрүүлт нь зочноор ороогүй. Яг тийм дарамж одоо үгээр харьцаж байгаа хүмүүсийг бол би зүгээр л группээс гаргацдаг байсан. Тэгээд ерөөсөндөө бол тэгж бид ч одоо мэтгэлцээний шүүгч хүн мэтгэлцээний медаль зэдалтай хэрэлдүүл за тэгээд PR хийдэг хүн маркетингийн хүн хэрэлдүүл уг нөгөө ална л та гэдэг шиг те чадна л та. Гэхдээ би ялна л та. Гэхдээ зүгээр л би тэхийг хүсэхгүй ингээд гоё нэг юм групп ч одоо ингээд миний нэг юм бүтээл болохоор тэрийг ингээд гоё байлгах юмсан гэж аягүй хүсдэг. Тэгээд би ямар ч хэрүүл өөрөө хийдэггүй. Тэгээд хүмүүсийн хийж байгаа хэрүүлийг болохоор хин нэгэн лугаал дайрсан байдаг байхгүй юу? Ер нь за хоёулангаар хасчихсан тохиолдол бол тун цөөхөн бараг байхгүй бах. Хин нэгнийгээ доромжилж байгаа л янгууд доромжилж байгааг нь гаргацдаг юм. Тэгээ бүр ингээд комментуудыг айгүй хурдан би орж үздэг байсан үе хин нэгнийг доромжилж байхад доромжлуулж байгаа хүнийг нь харахаас өмнө устгачих юмсан гэж хүсдэг. Сэтгэлийн нэмзэглүүлэхгүй зуршил бүтээгч бас нэлээд хүнээс бас хүч чаардж байгаа шүү дээ сэтгэл зүйд. Тэгээд тэрийг бол би яг өөртөө зуршил болгоод хүмүүс надад муухай үг хэлсэн ч гэсэн одоо би ингээд улс төржин элдвийн одоо асуудлыг шүүмжлэн одоо коронавигаар гаргаж байгаа энэ эрх баригчдын одоо шийдвэрүүдийг ч гэсэн хэлмээр юм зөндөө байгаа ч гэсэн за нэгдүгээрт бол ам хилээ барьдаг зуршилтай болсон хоёрдугаарт илэрхийлмээр байгаа зүйлээ нэг ч сөрөг үггүйгээр илэрхийлж сурлаа. Тэгэн гот манай групп болвол ялтчгүй л одоо нөгөө эрхэн хэр алга бол хүн шир алга гэдэг шиг өстой нэг ширхэг тийм хэрүүл доромж байхгүй. За өстой ганц нэг байвал репорт хийгээд дорн барьж ивэл гаргацдаг болсон. Тэгэд би бүр байн тэгж шалгаад хин хинийгаа доромжилж гин гэдгийг ч юм уу тий санаа зовхооч болсон. Тэгээ энэ бол ялтчгүй би бол өөртөө бий болгосон. Тэгээд группийн бүх гишүүдтэй одоо группийн соёл, группийн зуршил болгож бүтээсэн. Энэгээрээ би бол яг тоглоомчгүй айгу бахархдаг. Тэгээд хүмүүс нөгөө нэг ёстой эерэг групп шүү гэж хэлэхээр нэгээ за энийг бүтээх гэж бид нар бас хичээсэн штэ гэж яг бодогддог. Бүгдээрэнд нь бол тэрийг уриалчин. Тэгээд хүмүүс болохоор ингэдэг юм байна л да. Намайг ингэж хэлсэн юм чинь миний зөв юм чинь би яг дуугаа байх ёстой юм гэд нэг тал нь нөгөө тал нь болохоор шүүмжийг хүлээж авч сурах ёстой гэж хэлээд байдаг. Гэхдээ шүүмжлөө доромжлоо гэдэг нь монголчууд ялгадаггүй. Шүүмжлөө нөгөө шүүм тунгаах сэтгэлгээ тэрийгэ ч ялгадаггүй тий. Тэгэхээр зөв байсан ч гэсэн тэрийг тайлбарлаад хэрэлдээд суух сонирхолтой нөгөө миний зөв гэдэг нь нотлох гээд хичээгээд байхаа болцсон. Тэгээ тэр бол яг өнөөдрийн одоо группийн маань ганц онцлог байх гэж боддөг шүү дээ. Тэгээд би нэг бас нэг админ нэг дүүтэйгээ тааралдаад ярилцчихсэн чи тэр тэгжсэн. Та бол өстой групптэй хүн амтыг хэрэлдэж мэрэлдүүл гасаал хийчдэг айгу амар юм байлээ штэ. Би бол тэгж чаддгүй хүмүүстэй элдвэр хэлээд намайг хүртэл элдвэр хэлээд би бүр групп руу орохоос айгаад идэв штэ гэд өөрийнхөө групп руу орохоос айгаад идэг. Нөгөө админ гээд юм бичиж гот доор нь бариад идчихдэг. Тэгээ тийм болцтой би тийм болохгүй тулд анханасаа ингэсэн. Гэхдээ ер нь бол одоо энэ том групп компаниудаар ажилласан туршлага тэр нэг менежментийн сурсан зүйлүүд нэг байгууллагын соёлыг маркетингийнхэн чинь байгууллагын соёл мэлээ хариуцдаг шүү дээ. Ер нь бол бас хүний нөөц маркетингийнхэн дотоод маркетинг гэл тэгээд тэр мэр хийжсэн ажлын бас туршлага бас их хэрэг болсон баг. Тэгээ за яг энэ хүмүүсийг ингээд сургуул би хяналтнаасаа алдчихнаа. Дахиад шинээр өөрчлөх бол хэцүү шүү дээ. Анханасаа бүтээх нь хамаагүй хялбар юм чинь. Тэрийг бол яг бүгдэнд нь уриалмаар идэм. Бити өргөцсөн хэрүүл болгонд ороо. Наад сошиал дотор ч байгаа хэрүүл дотор авах юм юу ч байхгүй.
0 гүтгэлэг дарамжлал. Тэр нь тайлбар хийх ямар ч хэрэг байхгүй. Таны зөв байсан ч тэр. Тийм одоо жишээ нь яг ингээл пэйж ч юм уу групп хөтлөл явж байгаа ингээд зарим бидний хувьд ч гэсэн уг нь бол бидний цаад утга санаа болохоор хүмүүст мэдж байгаа зүйлээ хуваалцчих юмсан нөгөө үүсэж байгаа асуудлуудыг нэг юм хэлбэр аргаар шийдэж болох юмсан гэдэг нэг өөрсдөд тохиолдож байгаа кейсүүдээ гоё хуваалцах гал явж идэг. Гэтэл одоо бид нар чинь нөгөө талаасаа хүн штэ тий. Тэгэл нөгөө бид нарыг илүү янзаар хэлээл хоорондоо ингээл муудалцал ирэхээр бас жоохон тав тухгүй байдалд ордог шүү нэрээ. Би нөгөө дээр өмнө чамдаа нэг ярьжсэн шүү дээ хоёлаа. Тэгээд би тэгсэн сүүлийн үед яг жоохон юм сүрэг ингээд бусдад сүрэг нөлөө үзүүлэх гэж байгаа хүмүүсээ нэрээ хасаад байгаа шүү хүмүүсээ. Би энийг нэрээ хаанаас сурсан гэсэн чинь миний анх захирал байсан ирчүүд юм би тэр их чигээ дандаа юм үлгэр дуурайлаа болгож явдаг. Тэгээ тэр ихч маань болохоор нөгөө байгууллагт чинь бид нар ингээ хэрэлдээд хов мов ярина штэ бас. Тэгээ ингээ ороод тэрийг ярих гэх тэгэнгუთ тэр захирал маань ингээд за хов сонсохгүй шүү гэд бүгдийг хөөгөө гаргачих. Хилэг нь хөөгөө гаргачихдаг гэсэн аахгүй юу. Тэгээ тэр байгууллагт ерөөсө хов ярьдгүй бид нар ажиллаа хийдэг. Тэгээ нийлээд гоё хөгжилтэй байвал байцдаг. Ерөөсө тийм л байдаг байсан. Тэгээ тэр захирал ихч маань декретээ аваад яваад оронд нь өөр захирал ирсэн чинь ховын сонсдог хүн ирэхгүй юу. Тэгээд бас ярьж мэрдэг тийм хүн ирсэн чинь бид нар тэр чигээрээ хов ярьдаг болоод гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод бүр амар муухай болоод тэгээд намайг гаран гартлал тийм байсан. Сүүлдээ надад нөгөө тэндээ байх нь гоё биш санагддаг болоо тэгээд дуудлаггүй гарсан байдаг байхгүй. Тэг би яг л тэр ихчээсээ нөгөө нэг тэр нэг удирдах байгаа хүний өөрийнх нь эзний соёл бол тэр чигтээ байгуулгын соёл гэдэг штэ угаасаа. Яг тэрэн шиг бид нар ингээд админ хийж байгаа гээл орол групптэй хэрэглэвэл за бүгдээр л хийх юм байна. Ер нь бол төвчээртэй хэн шиг байгаад хилээ хазаад дарамжлуулсан ч гэсэн те ядчих блоклох эрх нь байгаа л блоклол дарамжлуулаад үлдэж чадчихвэл тэгэл хин ч хэрэгэл хийхгүй юм бэл. Тэрийг бол ястэ яалтчгүй бүтэн жилийн зүгээр туршлагаараа мэдэрсэн гэж. Бизнесийн менежментийн онлоодыг Facebook-ийн групп дотор хэрэгжүүлж болж гин гэдэг бүр тийм пост хийжсэн шүү дээ. Болтгол юм бэл. Яг нөгөө бас би тэгээ яг чамайг тэгээ хэлж яхад бодож байгаа байхгүй. За тэгээд ер нь бол зөв юм байна. Яг тэгэхээр хүмүүст энийг сайхан хандлага тэр зуршил зүйлийг түгэх гэж байгаа юм чинь бусдын тэр муухай зүйл бол бид нар тоогоосаа хэрэггүй тийм учраас бас гоё хэрэгжүүлж болохоор арга байж болох юм байна. За тэгээд энэ дээр ерөөхдөө бид нарын ярилцлага 1 цагийн хугацаатай тэгээд дуусах төгсөж байна. Намайг хэлгэцэнд харуулж байгаа асуулт яваад энэ зуршлын хүчгээд Google ч юм уу Facebook-ээс хайгаад үзэхээр зөндөө байгаа дөө. Тэгээд YouTube-ээс юм уу нөгөө подкастнаас зуршлын хүчгээ хайх юм бол 1 цагт зүгээр гоё яриад өгсөн байгаа. Тэрийг сонсцсон хурдан дөө гэж би санал болгомоор. Зөв. За тэгээд өөр ярилцлага маань ерөнхийдөө дуусж байна. Миний одоо яг энэ ковидын үед бас ингээд маш манай Монголд айгу мундаг чамаас ахвал мундаг залуучууд байгаа. Тэгээд энэ залуучуудтайгаа бас нэг оройгч гэсэн гоё ингээ харилцаад хүмүүс бас өөрөө гүйцэд байж болох юм үлдэж магадгүй үлдэх хичээж юм. Тэгээд гоё ярилцлаганд маань шууд лайв ярилцлага гэдэг. Тэгээд энийг хийхийг бас зориод би хилцэн явж байгаа. Одоо ингээд өнөөдрийн хүн маань одоо 11 хүн маань чи болж байна. Тэгээд 2 өдрийн дараас би сайхан босгүй группийн Дэвидтэй бас хийхээр ярьсан маа. Тэгээд ийм гоё мундаг эмэгтэйчүүд бүсгүүчүүдийнхаа юу бодож явдгийг, юу хүсэж явдгийг гэдгийг яг хувь хүн талаас нь өнцгөөс нь хараад ярилцж байгаад аюу гоё баярлалаа гэдэг. Тэгээд үндсэндээ яг одоо ковидын үед чи битэр бас нөгөө ярианы өмнө нэгжсэн ковидын үед одоо яг энэ гэртээ ажиллаад гэрээсээ өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдээд явж байгаа энэ хүмүүс бол маш байгаа. Ялангуяа багш нарын хувьд аягүй байгаа. Тэгэхээр энэ ковидыг бас эерэг болгож харах. Тэгээд ялангуяа санхүүгийн нөлөөлөл аягүй бидэрт тусч байгаа. Одоо хүнд хэцүү нөхцөл байдалд орж байгаа. Одоо компани одоо хүмүүс цалин олохоос ахвал тэгээд одоо нэг ковидын хүнд хэцүү үйл явцууд хүнд хэцүү л гэж хараад байна. Тэрийг одоо яг болгож одоо өөртөө хэрэгтэйгээр ямар зуршлуудыг бүтээж болохоор байна.
яг бодол санааны хувьд өөрийгөө яаж чиглүүлмээр вэ? Тэдний хувьд яаж хүлээж авах ёстой юм? Жишээ нь өмнөх ярилцлаган дээр мөнх баяртай ярилцчихсан. SMS-ийг хэд мөнх баяр Тимушкатай ярьж байхад Тимушка ингэж нэг охин ингэж байхгүй одоо тэр за би мөнгө сор одоо би нөгөө үйлдвэрлэл хийдэг юм үйлдвэрлэл хийдэг юм. Тэгээд одоо ингээд бүх үйлдвэрлэл зогсчлаа мөнх баяр ингэж хэлсэн байхгүй. Үгүй тэр чинь хараа чи тэр үйлдвэрлэл хийж аваад онлайнаар чи хүмүүс тэр хийж байгаа үйлдвэрлэлээ гоё юм загварууд гаргаж ирээ бүтээгдэхүүнийхаа ингээд өөрөө гэртээ хийж болдог юм загварууд хэвлээд хийж болоод ингээд өчтөрийнхаа юг аваад иртээ нөгөө цаасан хийж болоод ингээд хүмүүс түгээж өгөөд тэрийг ингээд аргачлалуудын хэвлэж мэвлээд ингээд хүмүүс хараад өгчүүл харин чиний энэ чинь ажил чинь гоё болчих юм биш үү гэж ярьжсэн байхгүй юу. Тэгэхээр энийг боломж болгож харах яг сэтгэл зүйн хувьд яаж тэрийг яг одоо зохицуултыг хийх вэ гэж бодож байна. Бид хоёрын хувьд ч яг онлайнаар сургалт хийх хүмүүс те. За одоо бол ийм байна. Энэ коронагийн энэ үе болвол зөвхөн болоод өнгөрөө дуусчих үе биш байхгүй юу? Энэ бол зүгээр эхлэл. Эннээс хоошоогоо бол одоо ингээ бүх юм өөрчлөгдлөө, дижитал шилжилт 30%-аар урагшлаа гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдгийг корона дуусангууд өмнөх байдлаараа уламжлалт байдлаараа ажиллаад амьдрна гэж бол одоо хизээч байхгүй болсон. Тийм болохоор бид нар илүү их энэ нөгөө нэг сэтгэл зүйтэйгээ харилцаатайгаа дижитал энэ ертөнцтэйгээ харьцаж сурах хүссэн хүсээгүй хэрэгцээ шаардлага тулгарсан. Урд нь байгаа хэмжээнд боломжийн байсан бол одоо бусд нь сураад хөгжөөд ирэхлээр харьцуулагдахлээр нөгөө муудаа орох гээд эхэлнэ. Тийм болохоор хүн болгонд сурч хөгжих хэрэгцээ гарч байгаа. Одоо яг энэ дээр үндэслэл Дэл Карнегийн Чанза багш битээр онлайнаар хэрхэн сургалт их маш олон багш нар төрж जैन тий. Маш олон мэдээллийг хямдхан бид нар биеиндээ хуваалцдаг боломжтой боллоо. Тэгээ онлайн тренерийн сургалт зарлаад эхлээд дөнгөж удаагүй байна. За сошиал маркетинг хийдэг болно. Маркетинг бүгдээрээ сошиал дотор явна. Сошиал маркетингийн сургалтаас зарлагдсан байна. За тэгэл зуршлаа хэрхэн бүтээхийн одоо бүгдээрээ энэ нөгөө нэг амьдралын хэв маяг өөрчлөгдөн гот бид нар шинэ хэв маяг зохицохын тулд зуршил бүтээх болно. Энийг яаж бүтээхийн сургалт орж ийн. За тэгээ сэтгэл готрлыг ч гэсэн бас тий энэ нөгөө нэг нөхцөл байдал өөрчлөгдөн гэдэг хүмүүст айгүй их тийм зөөрийг мэдрүүлэн. За тэгээ сэтгэл готрол бол хамгийн түгээмэл сэтгцийн асуудал болохоор хэрвээ суур байсан хүмүүс бол бүр хямраад стресстэй айгаад сандраад элдвийн реакцнууд үзүүлж штэ. Тэгээ тэрэнд нь зориулж бас сэтгэл готрлаасаа гарах 21 оныхоо төлөвлөгөөг арай өөрөөр хийх төлөвлөгөөн дээр нь амьдралын утга учир зорилгоо өөрөөр тодорхойлох хэрэгтэй боллоо гэд. Ер нь бол үндсэндээ 6 сургалт зарласан байгаа. Сэтгэл готрол, зуршил, 2021 оны төлөвлөгөө, амьдралын утга учир зорилгоо тодорхойлох, тэгээд сургагч, онлайн сургагч багш, онлайн сошиал маркетинг яаж хийх вэ? За нэг нь болохоор ч юу лээ бүр мартсан явж штт. Eco одоо нөгөө нэг харилцааны soft skill-ыг зааж байгаа. Тэгээ нэг шинэ одоо арга хэмжээ санаачлаад бас би групп дотор хийж байгаа нь болохоор монита зарласан. Одоо энэ коронагийн үед хүмүүс ингээд тий технологийн цаанаас бие биентэйгээ харьцдаг болохоор энд ингээд хамтдаа зориг бүтээх хүмүүс нь за хосоо олох хүмүүс нь бие биенийгээ олоод энэ сошиал ертөнцөөрөө ингээд аягүй сайн харилцаа, танилцаа, дотносоод энэ дотроо асуудлаа шийдээд хамтдаа одоо өглөө босдог зуршил бүтээгч байгаа хүмүүс бол хамтдаа өглөө босыг биеийн лгоо залгахчад бол хэцүү юм байхгүй шүү дээ. Тэгээд тийм монита зарласан байгаа. Зөвхөн фейк биш нөгөө real хаягтай хүмүүсийг аваад бас тодорхой хэмжээний төлбөртэй анкетыг авч агаад хооронд нь матч болгож холбож өгч байгаа үйлчлэгүүд байгаа. Тэгээд ийм зүйлүүдийг хүмүүс корона гээл амраал одоо тий ингээд бухимдаал байж хахад одоо миний бүр ингээд зовх татдаг болоо ядаргаанд ороод яагаад ингэж хийж байгаа гэхээр яг одоо хүмүүсийн шилжилтийн үед л яг багш нар, сэтгэл зүйч нар тий одоо энэ маркетерууд ч гэдэг юм уу яг энэ зүйлийг нь гардаж, манлайлж, сургаж өгөх ёстой хүмүүс нь болчиход байгаа байхгүй цаг үе нь. Тэгээ тэрийг ухамсарлал яг хамгийн эрэгтэй гэсэн сургалт болон одоо тэр арга хэмжээг нь зохион байгуулад явж байгаа. Манай групп зуршил бүтээх групп байгаа. Ороод сургалт гэдэг нөгөө топиксоос нь үзэх юм бол бүх зарнууд нь байгаа.
Баярлалаа. Маш гоё ярилцлага боллоо. Энэ тийм манай хүүхдийн байж удаад би чинь гэрийнхнийгээ нөгөө яг ийм лайвын үеэр ялангуяа хүүхдээ давхар хорионд оруулчихдаг шүү дээ. Ийш тийшээ гүгөө сайн алдаад. За тэгээ ийм гоё орж ирж өөрийнхөө сэтгэлийг хаваасан Туканада баярлалаа. Мундаг шүү. За тэгээд бас ингээ гоё асуултууд асуусан та бүхэндээ баярлалаа. 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 Бүтээхтэй хүлээж байгаа. Зуршил бүтээх группт яаж орох вэ гэж асуусан байна. Тэгээд за тий. Би линкэнд ивчи тий. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай. Баяртай.